Тарган тавтаа сайхан үлдэж байна уу? тарган тавтаа. Сайхан. Мас зүрх тарган сайхан үлдэж байна уу? Эрхэм хүндэт Ахмад бурлуудаа. Элэг нэгт Монгол ахын дүүсээ. Та бүхэндээ 17 дугаар жарны Элдэв Эрдэнэт хэмээх хөгөгчөн модон могой жилийн цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу? Завхан аймгийн Тасан Цэнгэл сумын малчин Уланбаяргаан хотноос Парисын Олимпийн аварга Монгол түмний бахархал дохин Хөдөлмөрийн Баатар Сүрэнжүвийн төрж өссөн гал голомтоос та бүхэндээ сар шинийн мэндийг айлтгаж байна. Улиран одож буй хөгтөнгөрийн сүр хүчит луужил монголчууд бидний хувьд үндсэн хуулиар олгогдсон эрхээн эдэлж төрийн эрх барих дээд байгууллага эмхлэн байгуулсан түүхэн жил байлаа. Шинээр бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент урт удаан хугацааны туршид гацаад байсан эдийн засгийн өндөр ач холбогдолтой том төслүүдийг намрын чуулганаараа хэлэлцэж гацаанаас гаргаж чадлаа. Энэ төслүүд эх оронд маань хөгжил цэцэглэл ард түмэнд минь өр өгөөж өгнө гэдэгт итгэл дүүрэн байна. Хууль журмын зохистой харьцаа алдагдаж нийгмийн эрхтгч байдал түүнийг дагаж ялгамжтай болж албан тушаалтны өнгө үзэмжээр асуудал шийдэгддэг байдал газар авсан нь авилга албан тушаалын хэрэг буурахгүй байгаа гол шалтгаан болж байна. Тиймээс хуулиас давсан журмуудыг журмалж хууль хүн бүрт эрхтгшүүлчилдэг болох эрх зүйн өөрчлөлтийг улсын их хурал эрх хавар намрын чуулганаар эвлүүлэх болно. Үүний зэрэгцээ зээл санхүү татврын салбарын хуулийг хүн төвт үзэл санааны үүднээс сайжруулах нь эрж буй могой жилд хийгдэх чухал ажил байх болно. Хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл сүүлийн 35 жил тасралтгүй нэмэгдсээр ирснийг хотоос хөдөө рүү чиглүүлж хөдөөд амьдрах таатай орчин бүрдүүлэхэд шаардлагадах хууль эрх зүйн орчны шинжилгээг эхлүүлэх болно. Энэ бол хот хөдөөгийн ялгааг эрс багасгах, ядуурлыг бууруулах, төвлөрлийн төгжээг тайлж, ажлын байр, сургууль, эмнэлэг, аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хөшөөрөг болох нийгэм эдийн засгийн таатай хууль эрх зүйн орчны хөрс бий болох учиртай. Түүнчлэн зах зээлийн харилцаанд арай том нь жижигэ зөв бусаар шахаж эзэгнэх. Эсвэл цөөн хэдэн цөөхөн гэдэгтээ ирдэж хэрэглэгчийн эрх ашгийг үл хайхрах үзэгдэл газар авах хандлагатай байна. Ийм нөхцөлд иргэн бүр чинээлэг байх боломжгүй. Үүний тулд зах зээлийн эрхтгч боломжийг бүгдэд нээлттэй байлгах, хэрэглэгчийн эрх ашгийг бодлогоор хамгаалах, шударга өрсөлдөөний хуулийн шинжилэлд ирж буй жилд анхаарал хандуулан ажиллана. Эрхэм хүндэт иргэдээ. Монголын цагаан сар бол хүннүү гүрнээс эхлэн хүндэтгэн ёсолж ирсэн мянган жилийн түүхэн уламжлал. Нүүдлийн соёл иргэншлийн давтагдшгүй үнэт зүйл ондоочлол юм а. Түүхэн үнэт өвөө уламжлан тээж ува Монгол түмэндээ өвлийг өнтөөд авч өрөн хавртаа золгосны баярын мэндийг хүргэж тарган тавтаа хаваржж төл молоор бэлхэж буян хишгэн наривжж хаврыг тэнхлүүн туулж дэлгэр зунтай золгохын үлзээтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Монгол түмэн минь илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан байж сар шиндээ сайхан шинлээрэ.